За бүгдээрээ дараагийнхаа нэг газар ирлээ. За энэ бол бас нэг Хонконгийн маш том онцлог. Дэлхийн хамгийн урт эскалатор буюу урсдаг зам энд байдаг. За яагаад энд ийм эскалатор хийхээр болсон бэ гэхээр за Хонконг гэдэг бол өөрөө асар одоо уулаас бүрдсэн хот. Тийм болохоор ерөнхийдөө бид нар түрүү хэлээдсэн Хонконгийн барилгач гэдэг юм уу нөгөө нэг өндөр барилгууд байсан хэсгүүд маань Хонконгийг эд мөнгөтэй байлгадаг одоо ажилтнууд нь тэнд байдаг байхгүй юу. За тэгээд тэдгээрийн амьдрах гайгүй амьдралын боломжтой хүмүүс маань хаана амьдрдаг вэ гэхээр энэ ийшээ одоо энэ эскалатор буюу урсдаг шат байгаа энэ өндөр дээр амьдрах хүмүүс гэсэн үг. За яагаад ийм мөнгөтэй хүмүүс өндөр дээр амьдраад байна эсвэл аль болох ажилдаа ойрхон намхан амьдрах болно үстэй гэж бодож магадгүй. За тэр бол үгүй. За Азийн соёлд бол ерөнхийдөө мөнгөтэй хүмүүс дандаа өндөр газар амьдрдаг. Яагаад вэ гэхээр өндөр газар амьдарч байгаа хүмүүс маань үерийн аюулаас хол байж чаддаг. За тийм болохоор ерөнхийдөө иймэрхүү зүйлийг ингэж тавих хэмжээний мөнгө улсаасаа гаргаж чадсан гэсэн үг. За мөн Хонконг 1940-50-аад оноос ихтэй асар их хөгжөөд асар их хүмүүсийн ягтршил үүсээд ирэхээр тэр централ хэсэгтээ амьдарч байгаа хүмүүс маань ажилдаа явъя гэхээр машин унах болно. За та бүхэн харж байгаа чинь замыг харах юм бол зам маань өөрөө маш нарийнхан эдний зам өөрсдөө. Тэгээд ирэхээр ажилдаа явхад түртэж эхлэн тийм үү. Доошоо ягтрал нь ихсээд байдаг. Тэгээд ирэхээр яасан бэ гэхээр дээдлийн стиг нь хүртэл ингэж битүүмжлэнгүүтээ ажлын цагаараа үнгүү хурдан тэгээ өөртөө хөлөөрөө ирэх боломжийг олгоод энэ цахилгаан шатыг бүтээсэн гэсэн үг. Та бүхэн харж байгаа бол зөвхөн нэг чиглэлээрээ ажилдаа явах хүмүүсийн цагт энэ урсгал маань эсрэгээрээ доошоогоо урсдаг. За бус үед нь болохоор ажил тарах болон бус үед дандаа дээшээгээ өсөж яадаг ийм шат байгаа. Ер нь хот зохион байгуулалт төрсөндөө маш тийм сонирхолтой зүйл бол энэ шат явж байгаа л нэг хэсэгтээ зогсож байгаа. Тэр зухаан очсон хэсэгтээ тэр авийнхаа эдийн засгийг маш сайн хөгжүүлж чадж байгаа гэсэн үг. За өөрөөр хэлэх юм бол зөвхөн зам дагаад дэлгүүр үүсэл ингэдэг бол энэ хүү эскалаторыг дагаад энэ хот тэр чигтээ амьсгалж хүнд ээлтэй орчин болж хувирж байна гэсэн үг. За явцгаая. За энэ ирсэн чинь бас нэг тийм сонирхолтой зүйлийг та бүхэнд хүргэе гэж бодож байна. За Хонконгийн ихэнх барилгууд нэг давхраасаа ордог гэхээсээ илүү дандаа хоёр давхраасаа ордог байгаа. За яагаад хоёр давхраасаа орж байгаа вэ гэхээр та бүхэн доошоо харах юм бол замнууд маань нэлээд нарийнхан. За анхнаасаа бол мэдээж төлөвлөлтөө манай нөгөө Улаанбаатарыг төлөвлөлтөө 1 саяч гэдэг үедээ тэр хүмүүс тааруулсан гэдэг шиг тухайн үед бол ийм өндөр хөгжилтэй болно гэдгийг бас төсөөлөөгүй байсан байдаг. За дээрэс нь юу болсон бэ? Хүмүүсийн ягтрчлаас ихээр өндөр барилгууд маань ихсээд ирдэг. За өндөр барилгууд ихсээд ирэхээр зам руугаа нөлөөлөх буюу энэ замын хөдөлгөөнд нөлөөлөх маань ихснэ. За тийм болохоор энийг шийдсэн арга нь болохоор тэгвэл машиныг хоёр давхраар явуулж чадахгүй юм чи хүнээ хоёр давхраар нь явуулаад замаа аль болох нэг давхраар машин явуулъя гэсэн шийдлийг энэ байлгасан байгаа. За солонгосын тухайд болохоор яаж нэг давхраар болгоод байдаг вэ гэхээр өндөр барилгууд бол ер нь том барилгуудыг бүтээнд нь замд нөлөөлөх тийм шалгуур гэж заавал холбогдох байгууллагаас нь зөвшөөрлөө авдаг л да. Тэрнээс одоо замд ийм их нөлөө үзүүлэхээр байна. Тийм бол танах ийм өөрчлөлт хийх ёстой гэдэг юм уу. Тийм шалгуур тавьдаг. Тийм юм байхгүй нөхцөлд бол ийм шийдэл гарсан байж болж байна гэдгийг бас нэг том суралцах зүйл нь болж юм болов гэж бодож байна. За өглөөний мэнд нөгөө гэр оронгүй хөвгт гэдэг шиг аялах тусмаас хал усан ураад хог болж шүү. За тэр ч яг бас нэг сонирхолтой зүгээр юм ажигласан юм хүргэе гэж бодлоо л да. Хонконг бол маш та бүхэн мэдчихсэн нь ягтрал өндөртэй. Тэгээ харах юм бол барилгууд маань хоорондоо маш ойрхон байгаа. Жишээлх юм бол одоо би энд байлгахад миний барилж байгаа буудал гэхэд тэр тэнд амьдарч байгаа хүн бид хоёр харилцах магадaltaй. Тийм болохоор ер нь барилга болох нь тэр чигтээ ерөөхдөө нөгөө юу гэж ярьдаг лээ тойл шиг гэдэг юм уу гадна талаар нь харагдахгүй байхаар ойлгохоор үзэгдлийг ойлгодог тийм шилээр хийгдсэн байгааг ихтэй харж болж байна. За тэгээд доошоо ингээ харах юм бол ер нь явган хүний зам нь маш жижигхэн. Тийм болохоор ер нь барилгууд нь бас юу гэдэг өөрийнхөө газраас тодорхой хэмжээ 1.5 м А даалгавраас хамаарат хэдэн метр зай авах ёстой мостой гэсэн даа мэдээж тэр юм байдаг бах л да. Гэхдээ ер нь маш ойрхон зарим нь бол бүр дээдлийн хэсгээрээ ингэж тулцсан байгаа мөртлөө замтайгаа ижилхэн байгаа мөртлөө доотлын хэсгээрээ ингэж ухаж явган хүний замаа гаргасан байх жишээний. Ерөнхийдөө тийм open space бол маш бага харагдаж байна.
За тэгээ өнөөдөр болохоор бид нэр тэнд энийг гатлаад хойшоогоо болохоор одоо их газар буюу энэ бид нар чи Хонконг арал дээр нэг байгаа байхгүй. Тэгэхээр их газар руугаа Хонконг руугаа яваад тэгээ тэнд бас сонирхолтой түүхийн болон архитектурын сонирхолтой зүйлсүүд байгаа. За тэгээд өнөөдөр тийч явах гэж байна. Баярлалаа. За бүгдээрээ өдрийн мэнд. За бид нар өнөөдөр Хонконгийн бас нэг чухал газар ирсэн байна. Бид нар өмнө нь болохоор Хонконгийн арал дээр байсан бол одоо Хонконгийнхаа эсрэг талд Көвлүүн гэдэг одоо хуучин их газартай холбоотой Хонконгийн нэг хэсэг дээр ирсэн байна. За тэгээд энэ газар ямар газар ирчвэ гэхээр энд бол одоо энэ газрын хэмжээ нь болохоор нэг 4 хөлбөмбөгийн талбайгаар бол нэг 4 хөлбөмбөгийн талбай шиг газар нэг 50,000 хүн дээр нэг үед амьдарч ирсэн. Тэгээд тэр нэг барилга байсан гэсэн үг. Тэр барилга маань ямар нэгэн архитектор юм ямар нэгэн хүн барьж төлөвлөсөн биш. Хүмүүс өөрсдөө одоо ингэж яалтчгүй одоо амьдрахын ирэхээр босгосон тийм өндөр барилга байсан. За тэгээд тэр ямар газар байсан бэ гэхээр дэлхийн хамгийн аюултай, хамгийн ягтралтай, хамгийн бохир тийм барилга байсан. Түг яагаад тийм газар үүсчихвэ гэдэг нь бас сонирн баг. За хард амхны 1-р дайны үед бол Хонконгийн өмнөд хэсэг буюу Хонконгийн тэр арал хэсэг бүрэн Английн эрх мэдэлд орсон. За хойдлын хэсэг маань 2-р дайны үед эрх мэдлийн орсон байдаг. За энэ хэсэг маань юу байсан бэхээр манжийн цэргийн одоо хамгаалтын бүс байсан байгаа. За тэгээд тэр хамгаалтын бүс яа тийм хоёр орны хооронд болохоор тийм бүс дотоо ямар ч хэдий эзэлсэн ч гэсэндээ гар хурж болдгүй ч юм уу өөрчилж болохгүй тийм байдаг юм байна л да. Тэгээд ирсэн чинь хэдий энэ газар Англид эзэгслэгдсэн ч гэсэндээ эрх мэдлийн хувьд бол Англи чинь гараа хурж болгодгүй тэгдэд манж болохоор бүр тасраад тэр хаагасан газараа өгөө явцсан болохоор энэ нэг юм ямар ч одоо хууль дүрм үйлчлэлгүй нэг газар үүссэн юм байна. Тэгээд энэ газар Хонконг руу одоо ирсэн орон гэргүй хүмүүс энд амьдраад эхэлсэн. Тэгээ энэ газар болохоор бүр хамгийн ер нь аюултай газар болж хувирсан юм байна. За тэгээд тэр барилга маань болохоор бүр нэлээд өндөр болоод тэгээ бүр одоо та бүхэн дотгошоо оруулаад харагдах бах. Тэрнээс харуулъя. Ямар ч гэсэн энэ газар бол тэрэн дээр тулгуурлаад амьдарч ирсэн бол одоо 93 онд нураагаад энийг тэр чигт нь ерөөхдөө Хонконг бол тийм open space буюу хүмүүс амарч бас энэ нэг байгалыг мэдрэх ийм боломж маш бага хот учраас тэгээд тэрийг нураах санал гаргаад ингээд нураагаад энийг үүсгэсэн юм байлээ. Гэтэл нураас нь надад жоохон тийм таагүй байдал төрүүлж байгаа нь болохоор тэр бол хизээч одоо хүнийг ямар нэгэн хүн төлөвлөж бүтээж болохгүйгээр дэлхийд ганцхан байж бах боломжтой тийм гоё бүтээлхээсээ илүүгээр тийм судалгааны хувьд асар тийм өргөн хүрээтэй хийж болох тийм зүйлийг ингээ нураагаа ийдсэн байна. За ямар ч гэсэн гэхдээ энийг санагдуулах дурсамжийг нь хадгалах тал дээр бас ямар нэгэн шийдлүүдийг хийсэн байх. За бүгдээрээ орж үзцгээе. За бас нэлийн их кинонууд дээр бас гарсан байдаг. Холливуудын кинонууд дээрсэндээ энэ барилга дээр тулгуурлаад тийм мотивашн аваад арсан. Одоо харах юм бол энэ ийм хороол байсан гэсэн үг. Одоо харах юм бол бүгд хоорондоо ингээ наалтцсан. Тийм үү? Гэхдээ эн чинь нэг барилга биш үү? Гол нь ингэ хоорондоо бас зайтай байгаа. Гэсэн мөрт одоо ингээ голын хэсгийг харуулъя л да тий. Инглихэд ямар ч одоо нарны гэрэл тусах ч юм уу ямар нэгэн боломжтой юу ч байхгүй. За тэгээ хамгийн сонирхолтой харагдаж байгаа тэр хэсгийг харагч байна. Тэгсэн мөртлөө тэр голын хэсэг хоосон байгаа. За энэ газар ямар байсан бэ гэхээр энэ нөгөө нэг манжийн цэргийн хамааралтай байсан барилга нь энэ дээр байсан гэсэн үг. За энэ газарыг бол өмнө байсан болохоор нураад чадаагүй гэсэн үг байхгүй. Тэгээд тэрийг алгасаад үлдсэн хэсэг нь болохоор тэр ядуучууд одоо юу гэдгийг энэ анхандаа ийм байсан бол тэрэн дээр давхарлаж барьсаар хагаад ийм газар үүссэн гэсэн үг. Энтэй холбоотой бас маш их зургууд байгаа. Тэр зургуудыг үзүүлье. За энийг бас амар сайн ойлгох хэрэгтэй зүйл нь баг энэ босоо хот гэж төлөвлөлтөөр харж болно. Маш их том судалгаанууд дээр жишээлх юм бол явдаг хот босоо хот гэж судалгаанууд явагдажсэн ч гэсэндээ тэр маань яг бодитоор хэрэгжижсэн байдгүй шүү дээ. Тэгэхээр энд бол үнэхээр тийм зүйл хэрэгцсэн гэсэн үг. Одоо та бүхэн харах юм бол энэ нэг барилга байна тийм үү. Тэгэхэд ингэж анх юм байсан бол давхарлаж барьсаар хагаад тэмүүд ийм газар үүссэн. Хамгийн сонирхолтой нь хүмүүс цэцэрлэгтээ явхад одоо жишээ нь энэ нэг хот гэсэн үг байхгүй нэг барилга энэ одоо энэ хүрээлэлд байгаа энд газар. Тэгэхэд энд л нэг цэцэрлэг байлаа гэхэд энэ хүүхэд байна штэ. Ингэж буухаас залхуурангууд шууд айлны цонхоор оронгуудаа цонхоор дамжаад ингээд шууд цэцэрлэг рүү орчдөг байсан ч гэх жишээ нь. Маш тийм сонирхолтой амьдралыг үзүүлдэг байсан. За харах юм бол ингээд нэг барилга байна. Энэ дээр ингэ нийлцсэн. Энэ дээр биемнүүд байна шүү дээ. Багнууд байна. За ингээд энд юу н ямархуу амьдрал өрнөж байсан бэ? Нөгөө нэг амар орчин чинь чамбаарсан барилга дотор ч одоо юу болж байсныг харуулж шээ.
За энэ бол юу идэх газар юм бэ энэ одоо? Хоолны газар юм шүү. Гэсэн ийм л орчин байдаг гэж. За ингээд энэ жишээ нь өсчин бай тээ. Энэ багчаа. Ерөнхийдөө энэ одоо хамгийн гол зүйлс маань энэ маань босон хот байсан гэсэн утгаараа энд ерөөсө хүний хэрэглэх бүх зүйл байсан гэсэн үг. Энд ер нь байхгүй зүйл бол ер нь хүнд ямар ч хэрэггүй зүйл л гэсэн үг байна. Айлын галтгой юм шүү. Айлын галтгой ш. За энэ жишээлх юм бол хоол үйлдвэрлэлийн хэсэг байна. Эндээс үйлдвэрлсэн хоол угаацтай ямар бохир байсан байх вэ те? Бохир байсан ч гэсэн те. За энэ болохоор юм энд үйлдвэрлэдэг байсан юм хоолны үйлдвэрлэлийг харуулж байна. Энэ бол маш алдартай байсан гэсэн. Одоо энэ загсан бөмбөг гэж ярьдаг. Энэ загсан бөмбөгийг зараад энэ гэхдээ маш бохир байсан байж тараа штэ. Бүр гадагшаа гаргаж зардаг. Тийм байсан гэж байна. За энэ бол жишээ. Шүдний имлэг байна. За энэ шүдний имлэг бас айгүй сонирхолтой байлээ. Соёлын хувьсгалаас хойш хятадд байсан одоо боловсралтай тэр хүмүүс ч гэсэн хэдийн мөнгөгүй байсан хүмүүс маань ямар зөвшөөрлгүйгээр ирж хямдхнаар ингэж шүдийг имчилдэг байсан гэсэн. Тэгээд яах вэ гэхээр илүү хямдхан татвар төлдөггүй болохоор энд ийм бүр цаанаас нь жоохон мөнгөний боломжтой ч гэсэндээ бас мөнгөө хэмнэхийг хүссэн хүмүүс хүртэл ирж энд шүдээ. За энэ дээшээ хараарай. Одоо энд амьдарч байгаа хүмүүс маань бүх ингээ хулгайгаар тогоо гаргадаг байсан гэж байна шүү дээ. Одоо жишээлх юм бол энд хаана юу ч яваад байгаа тий. Энд жишээлх юм бол тогны одоо тог янзалдаг хүн. За дээрэс нь ус янзалдаг хүн гэх мэт бүх мэргэжлийн хүмүүс байсан гэж байгаа байхгүй юу. Одоо энд жишээлх юм бол юу ямар нэгэн засвар масвар хийдэг л газар юм шиг байна тий. За ингээд энэ юу гэдэг утас засчмасдаг хүн байна. За энд гутал засвар байна. За энэ газрын бас нэг онцлог нь болохоор хажууд нь онгоцны диспут байдаг байсан. Ойрхон зүртдэг байсан болохоор маш шуугантай байсан гэдэг. Тэгээ ер нь өндөр барьж энэс илүү өндөр барьж чадаагүй нь болохоор онгоц дээгүүр нь нисэх шаардлагатай болохоор дээшээ өндөрлөж чадаагүй гэдэг юм байлээ. За та бүхэн сая харсанчлан саяны барилга маань болохоор одоо монголоор хундам гэж ярьдаг барилгын суурь хэсэг маань энд байна. За ядаж ингээ суурийн хэсгийг үлдээсэн юм байна л да. За тэгвэл харж байгааснчлан энэ барилга яаж тэгсэн мөртөө ингээ дээшээ ингэж баригдаж болоод байсан бэ гэж байгаа нь болохоор харьцангуй бас суурийн хувьд бас гайгүй. Дээрээс нь төмөр одоо тэнгуүтэй цутгалт хоёрыг ингээд хамтд нь хийгдсэн байгааг харж байгаа бах. Барилгыг өндөр барих боломжтой болсон бол энэ. За дээрээс нь харьцангуй бас миний бодлоор энэ газрын хувьд бол харьцангуй чанартай газар байсан гэж бодож байна. Юу гэсэн үг гэхээр ер нь газар 1 м² газар дээр хичнээн тооны даах боломжтой вэ гэдэг тооцоог бид нар хийдэг. Гэхдээ энэ газар бол ямар ч тийм байгаагүй байсан байгаа ш. Тийм болохоор харьцангуй газрынхын тийм даралтны хэмжээ харьцангуй бас чанартай газар байсан болов уу гэж бодож байна. За тэгээд энэ жижигхэн газар 50 мянган хүн нэг доор амьдраад гэхдээ тэр амьдрах тэр систем нь тэр барилгатаа бүгд зохицоо сургууль, соёл нь дээрэс нь цэцэрлэг нь боловсрол олох нь ажил нь гэд бүх зүйлс нь цогцоод ямарсан оршиж болж исэн гэдгийг үзүүлсэн нэг тийм сонирхолтой нэг Хонконгийн төдийгүй дэлхийн тэр амьдрах соёлын хувьд бас амьдрах environment амьдрах орчин ийм байсан байж болцсон шүү гэдгийг харуулсан бас нэг тийм сонирхолтой газар байсан болов уу гэж бодож байна. За тэгээд энэ үргээ бичлэгээ дуусгая. Environment за бид нар одоо Хонконгийн хойдлын их газрын ирэг дээр нь ирсэн байна. За энэ бол үнэхээр гайхалтай юм байна. За та бүхэн харах юм бол өчигдөр бидний нөгөө нэг үзүүлээд байсан барилгууд маань бүгд байна. За ингээ ер нь бол бараг хэлэхгүй болтлоо би бол үнэхээр гайхаж байна. Энэ ойр орчны энэ барилга. За энэ барилгыг та бүхэн ирэх юм бол заавал үзээрэй гэж хэлмээр байна. Тэр голын тэр open space-ууд, тэр орон зайнууд ингээд нэг тийм онклдоод олхилдсон байгаа нэг тэр юу бол яг л нөгөө нэг оюутан байхдаа яг нэг моделинг хийгээд ингээд нэг маасуудыг ингээ янз болгож үзэл энд ямар орон зай үүсэх бол гэд боддог байсан тэр орон зай баг бүгд энд байгаа юм шиг тийм амар гоё санагдаж байна. Тэгээ энэ хавийн ер нь барилгууд бол ер нь
ёо заавал ирж үзэх ёстой л гэж бодож байна. Би бол дахиад хоноод надад хэрвээ Хонконг маргааш би Макао явах гэж байгаа. Гэхдээ энээс энд дахиад бай гэвэл би яг энэ орчинг бол дахиад бүтэн өдөржингөө бас баймаар тийм гоё харагдчихэв. За тэгээд та бүхэн хараарай. За би тэгээ оройныг бас оройных нь бичлэгийг үзүүлье. Хонконг бол оройны амтад ресторан гэдгээр бас альтартай тийм болохоор тэр хоолыг идэх гэхээсээ илүү зүгээр энэ шүнийг харна гэдэг бол үнэхээр гайхалтай.